өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн найзуудаа. И шүдэрхний өрөөнд ноцараад ирсэн зөвшөөрөл гараад ирсэн. Хэд жоохон салхаад гэж одоо энэ хайна газрыг харж байна уу? Тэр шүдэрхэн байх болгоод хоёр нисдэхөө. Ее! Баядууд болно. Амар дуулах вэ? За ямар ч л хэлсэн. Сайхан шүдэрхний өрөөнд өөмүүлнэ. Ямар чимээ гараад байна? Оо, нистэхүү. Миний өрөө. Чи юу хийж байгаа? Би дууга тавьж байна. Гойрацтай шүдэрхээ. Муухай байна. Уучлаарай шүдэрхээ. Би хэвсийг жоохон ингэж хамаагүй үтсээр байгаа жоохон үрчээр болсон. Гэтэ би өөр юу ч оролдоогүй. Тэгсэн чи миний өрөөнд зөвшөөрлөхгүй орж ирж болохгүй гэдгийг мэддэг үстэй. Мэдэн л дээ. Уучлаарай шүдэрхээ. За, уучлалцсан. Шүдэрхээ нараа уучлалт юм аа. Би чамайг уучлахгүй. Би хансгууран. Нэстэггүй. Би чамайг уучлахгүй. Яагаад? Яагаад вэ? Би зүгээр л гитар тоглосон шүү дээ. Чи өөрөө миний өрөөнд зөвшөөрлөхгүй орж ирсэн. Тэгээд бас уушлаарай гэдэг үгээ гоё уушлаарай гэж хэлээгүй. Тэгээд бас би уушгүй ахчин гитараараа тоглоод аатлаасан юм байна. Шүдэрхээ чи сайн найз чинь намайг уучлсан гэж бодсон шүү дээ. Шүдэрхээ би ихсэн байхгүй. Би орж ирээд чиний зурагнаас зөвшөөрөл авсан. Тэгэж болдгүй үстэй. Хахуудын шүдэрхээ би дандаа чиний өрөөнд орж ирдгүү нэг удаа чамаа хайж авч агаад тэгээд гин цагалгууд нь санагдаад. Миний өрөө бол тахлагуутдаг өрөө биш л юмсан. Шүдэрхээ чи надад тоглоод байна те. Яг мэдсэн юм аа. Одоо чи яг инех чи. Инээлээ. Би инехгүй. Би инехгүй. Одоо инех чи. Би инехгүй. Чамайг би бүр уурлаа шүү. Яагаад? Шүдэрхээ би зан гойд болж игээ. Би өгийн захаагаа. Би чамайг өрөөндөө байлгамааргүй байна. Надад чиний дарж байгаа дуу чинь таалагдахгүй байна.
Яагаад шүдэрхээ хүн чиний хамгийн сайн найз чинь штэ. Мэдгүй. Би өрнөж гарахгүй. Би тэгвэл Энэ ч миний өрөөстэй нисдэггүй би өрөөндөө ганцаараа баймаар байна. би гитараа та. Нисдэггүй. Хөөе нисдэггүй. Хөөе нисдэггүй. Чи оролцсон юм уу? Үгүй. Чи орлоо тийм ээ? Би уурлаагүй. Одоо чи тэгэл гоо инээдээ. Нисдэггүй чи ингэж инээдгүй штэ. Шүдэрхээ чи намайг уучлалт юм уу? Би чамайг уучлаагүй. Оо, бүр хаж би нэг юм. Нисдэггүй би чамайг уучлаа. Yes! Гайда одоо юу их вэ? Нисдэггүй. Чи сая би чамайг уучлаа гэж чи нэрнгээсээ баярлсан уу? Би гой баяртай байна. Шүдэрх намайг уучлсан юм чинь. Чиний наад нүүд чинь хамар чинь ам чинь Яасан шүдэрхээ? яг ууралцсан уухаа хүн шиг харагдаад байгаа юм. Тийм ээ нөө. Ууралцсан мохоо шиг ээ. Яагаад? Би уурлаагүй шүү дээ. Мэдгүй нисдэггүй. Би чамайг өмнө хизээч юм муу хацартай байгааг харж байгаагүй мэнэ. Тийм үү? Яасан юм бол? Миний царай яг чиний царайтай адилхан харагдаад байна. Миний царайтай юу? Чи анх орж ирэхдээ ийм царайтай байсан. Тэгээд над руу уурлахдаа дандаа ийм царай гаргаад ирсэн шүү. Халуута би үзье та. Шүдэрхээ. Чи дөрөв орж ирсэн шиг нисдэггүй ууралсан царай гаргата. Тийм байгаас би шүдэрхээ. Чи надтай адилхан харагдаад байгаа юм. Одоо яах вэ шүдэрхээ? Би ийм царайтай баймааргүй шүү дээ. Яаж энэ царагч тасах уу? Харин яах вэ? Имлэг тачих уу? Имлэг точвол бас бөөн өвчтөн харсараад уур нь хөрцөн эмчнэр байгаад би улам муухай царайтай болчвол яах юм? Хөөе нисдэггүй. Гол нь яагаад чамайг ийм царайтай болсныг чинь олж мэдэх хэрэгтэй юм шиг байна. Харин тгийе. Яах вэ? Би яагаад ийм царайтай болсон юм болоо? Чи дөрөв шихэд дуудвал та. Ла. Бэл нисдэггүй. Зүгээр болохгүй. Болохгүй нөө. Тэгвэл яасан юм бол? Яна би нисдэггүйгээ. Шүдэрхийн би хизээ би зүгээр ялаа. Миний царай. Уулын чи намайг орж ирэх зүгээр ийсэн. Тэгээд нөгөө нэг би чамайг уучлахгүй гэсэн чинь чи гинт юм болчихсон шүү. Тийм үү? Яна нисдэггүй. Надаас болсон юм. Би шүдэрхийн чи дараа нь Надад байна. намайг уучлалцсан ш. Тэгсэн ч чи яагаад ийм байгаа юм бол? Шүдэрхийн. Би гэрт байхдаа ээж аав ганцхан чиний царай л хардсан ш. Харин чи орж ирэхдээ ийм царайтай байсан. Тэгээ би чиний царай байнга харсараад ийм болчихно. Тэгэхээр надаас болсон гэсэн үг юм биш үү? Яах вэ бэ? Нисдэггүй би чамд туслах уу? Яах вэ харин? Би чамд туслая заяа. Гайн инээгээрээ. Ингээд. Ата ингэж. Ата зүгээр аснаа. Зүгээр аснаа би тэгээ гай харагдаж байна. Болохгүй наа. Найзуудаа манай нисдэггүйгийн царай
Үнэхээр муухай болоод байгаа юм. Яах вэ? Харин яах вэ? Цайвц. Яавал тэр юм болоо? Би муухай царай гаргасан солиод Стүкгүй найз маань муухай царайтай болчлоо. Гэтэ би сонио гой царай гаргаж чадаад байгаа хэрнээ Стүкгүй гой царай гаргаж чадахгүй ах юм. Шүүдэрхийн ингээд үзье. Чи дандаа баярын эсгэлэнтэй царай гаргаарай за. За. Хачин Стүкгүй. Би гой инээж ин. Хоёлаа дуудаад идэх. За тэг ямар дад болох вэ? Хөөе Стүкгүй. Чи миний өрөөнд байгаа болохоор би баяртай байна. Тийм үү? Шүүдэрхийн хоёлаа нэгэн дээр дуудсан доод л маа гэдэг дуу. Тэгэл та. За тэгээ ма I want more it is you more I want more we praise you smile I wanna smile today 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 because of Jesus more Стүкгүй. яасан муухай хийрээ нүү Үгүй чиний нөөц чинь стак гай хөөрхөн. тийм ээ би хайдхөө Цатаг. yes Чиний нөөц хэвэндээ орчижээ. гоё юм бэ шүүдэрхээ би нэг юм бодлоо Юу? бидний эргэн тойронд байгаа хүмүүс бидэрт нөлөөлдөг юм шиг байна. Харин яг тийм шиг юм тийм ээ. Ууртай хүн хажууд байгаа болохоор ууртай болоод баярын эсгэлэнтэй хүний хажууд байгаа болохоор баярын эсгэлэнтэй байгаад ддэг. Яа тийм бэ. Тэгэхээр Стүкгүй. Би хэрвээ өөрөө баяр хөөртэй байхамаар чи баяр хөөртэй. Хэрвээ чи баяр хөөртэй байхамаар би баяр хөөртэй. Тийм болохоор бид нар эргэн тойронд байгаа хүмүүсийг өөртөө адилхан болгохын тулд өөрөө гай баяр хөөртэй байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр зарим хүүхдүүд муу хараад идэв шүү. Инээж баярлахгүй. Бид нэр вэ шүү тийм ээ. Эргэн тойронд хүмүүс нь муу хараад идэг бах тий. Яг тийм байна л да. Аав ээж нар ч юм уу ах эгч нар өвөө минь баян ууртай байдаг болохоор тэр хүүхдүүд ууртай тэд нэр аав ээж нар нь эргэн тойронд байгаа хүмүүс нь уйтартай байдаг болохоор тэд дандаа ингэж уйтартай байдаг ах та тийм ээ Стүкгүй. Тийм бэ. Тэгэхээр инээж байдаг баярлж байдаг хүүхдийн эцэг их бас ах дүү нарын ойр тойронд байгаа хүмүүс бүгд инээдэг хүмүүс учраас Тийм юм байна. Хөөе. Тэгвэл аав ээжүүдэд хойлоо хандаж үг хэлэх хэрэгтэй юм биш үү? Тийм байна. Тийм байна. Хөөе. Аав ээжүүдээ ах эгч нараа, эмээ өвөө нараа хүүхдүүд та нараас сурч байгаа болохоор та нар хүүхдүүдийн өмнө сайн үлгэр жишээ үзүүлээрэ гэж би та нараас хүсэж байна. Хэрвээ та сайн үлгэр жишээ үзүүлвэл хүүхдүүд чинь ч гэсэн та нартай адилхан сайн хүүхдүүд болж хүмүүжин шүү. Гэвч лүг хүн ямар нэгэн газар нуух гэж биш харин ил гаргаж гэрэл тусахын тулд байрлуулдаг гэдэг үг байдаг ш тийм ээ. Яг харахгүй гэрэлтэхийн тулд Тэрнтэй адилхан сайхан сэтгэлтэй хүний нүр царай үргэлж гэрэлтэж бусад дээр тусдаг юм шүү. Тэгэхээр найзуудаа та нар ч гэсэн бас үргэлж инээмсгэлж үргэлж баяр хөөртэй өөдрөг айцгаагаарай. Найзуудаа өөдрөг зөрсдөг дээр инээмсгэлсэн царайгаар баяр хөөртэй байдаараа бүгдээрээ харанхуйдч гэрэлтээ. Итүүлээ өндөрлж байгаа юм шүү дэрхээ. Тий. За тэгээ. Найзуудаа инээмсгэлээрээ гэрэлтэж мөрөөдөлтөө нисцгээе. Ханы хүүхдүүдээ баяртай. Ханы хүүхдүүдээ баяртай.